За хоёр ажлын хэсэг засгийн газрын дэргэд байгуулагдаад ажиллаж байна. Миний хувьд стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, эсвэл амнаатаар орлуулах боломжийг судлах ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд холбогдох аж ахуй нэгжүүд рүү аудитын зөвлөх үйлчилгээний компаниудыг сонгон шалгаруулж оруулах, санхүүгийн болон хуулийн зөвлөх үйлчилгээний багуудыг сонгон шалгаруулах, мөн геологи эдийн засгийн зөвлөх үйлчилгээний багийг сонгон шалгаруулж оруулах ажлыг зохион байгуулад явж байна. 7 хоног болгон засгийн газраас том ажлын хэсгийг ахарж байгаа. Засгийн газрын хэрэглэх газрын дарга учрал сайдад ажлаа тайлагнаад урагшилж байна. Өнөөдөр улсын хурлын туулганы хуралдаан дээр бол учрал сайд одоо энэ төвөрг нуурын ордтой холбоотой асуудлыг стратеги орд гэж одоо хэлсэн л дээ. Тэгэхээр жишээ нь энийг Монголд оруулж ирээд 34% төр авах хэрэгтэй ч гэдэг юм уу. Ийм байр суурийг хэлдэг. Жишээлбэл одоо жишээ нь 39 орд төр энэ орд буцааж авах ажил дээр хилцэл хийж гэдэг. Энэний араас хөөцөлтгөө өдрөнд гарах. Тэгээ стратегийн ордын жагсаалтыг улсын хурлаар баталдаг байгаа. Одоогоор батлагдсан 16 орд стратегийн ордын жагсаалтанд орох ёстой гэдэг 30 гаруй ордын жагсаалт байгаа. Энэ 30 гаруй ордын жагсаалтан дээр юу хэлсэн хийж байгаа юм? Уул уурхай яамнаас энэ 39 орд дээр уул уурхай яам координацийн цэгийг нь тогтоох ёстой. Уул уурхай яам улсын хурл руу оруулж ирж батлуулах үүрэгтэй байгаа. Тэгэхээр бидвэл координац нь тогтоогдоогүй. Улсын хурл засгийн газрын шийдвэрээр албажаагүй ордууд дээр хилцэл хийх ямар ч боломжгүй байгаа. Тэгэхээр улсын хурл засгийн газар хоёр өөрчлөлт шийдвэр гаргах ёстой гэж бид харж байгаа. За 16 ордын хувийн хөвшилд байгаа ордууд байгаа шүү дээ. Тухайлбал Эрдэнэтийн үүсмэл ордыг ашиглаж байгаа 3 аж ахуй нэгж, за нарийн Сухбатын бүлэг ордыг ашиглаж байгаа 7 аж ахуй нэгж гэдэг юм уу. Тэгээд 5 толгой дээр үйл ажиллагаа явуулж байгаа 3-4 аж ахуй нэгж. Тэгээд цайрт минерал, бороо голд, оюу толгой гэдэг ингээд үргэлжлэх ёстой байгаа. Засгийн газар 2-7 хоногийн өмнө бүрэн эрх төлөөлөгчийн ажлын төлөвлөгөөг баталж өгсөн. Төлөвлөгөөний дагуу 1 номерт Эрдэнэтийн дэргэд байгаа 3 үүсмэл ордын асуудлыг нэн тэрүүн шийдвэрлэх ёстой гэдэг үүрэг даалгаврыг аваад ажилдаа орож авч байна. Мэдээж энэ мэдээлэл хийж байхдаа одоо тодорхой нэр бүхий Монгол Ардын намын одоо гишүүд байгаа. Энэ хүмүүс дүүгээ ирж хилцэл хий гэж хэлээ гэдэг та өмнөх хэвлэл урал дээр хэлжсэн шүү дээ. Тэр өдөр бол бүрэн эрх төлөөлөгчөөр дөнгөж томилогдсон өдөр байсан. Нууцын гэрээнд нууцын бичигт гарын үсэг хараахан зураг байсан. Одоо бүрэн эрх төлөөлөгч бол нууцын гэрээнд гарын үсгээ зурсан. Тийм учраас хилцээртэй холбоотой улсын болон аж ахуй нэгжийн хувийн нууцыг чандлан хамгаалж хэлэлцээр улсын хурл руу орох үед асуудлыг нээлттэй ярилцах ёстой байгаа. Тэгэхээр бидэн дээр цуглаж байгаа ирж байгаа материалуудыг бид ангилж байгаа. Аль нь нууцад хамаарах материал вэ? Аль нь олон нийтэд ил тод open data дээр байгаа материалууд вэ гэдгийг ангилж байгаад асуудлыг ярих боломжтой. Ер нь Эрдэнэтийн дэргэд байгаа 3 үүсмэл ордын эзэмшигч аж ахуй нэгж компаниуд хилцэлдээ орсон байгаа. Талууд тал талаас харилцан ярилцаж саналууд өгч байгаа. Үндсэн хуулийн 6-гийн 2 ашигт малтмуулын хуулийн 5-1-ээс 5-8 хүртэлх залтуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Мэдээж хэлэлцээр вин-вин зарчмын хүрээнд өрнөх ёстой. Энэ утгаараа зөвлөх үйлчилгээний компаниудыг оролцуулж байж үр дүнтэй судалгаанд суурилсан бодиттой хэлцэл болно гэж бид харж байгаа. Ер нь БТ ажил гэдэг одоо энэ стратеги ач холбогдол бүхий ордуудыг өөрийн одоо албан тушаал нэр хүнд одоо улс төрд нөлөө бүхий байдлаа уруулан ашиглаж авсан гэдгийг нь ил тод нээлттэй болгох. За тэгээ буцаагаад төр эзэмших хуваа авах нь одоо БТ ажил биш үү? Энийг одоо бас давхар нууцаар явуулна гэсэн үг үү таны ярьж байна. За би бол олон түмэнд байр суурь маш тодорхой илэрхийлж байгаа. Тухайлбал ухаан худагтай холбоотой асуудал анх олгогдохтой асуудалтай байна. Энийг улсын хурл засгийн газар шийдвэр гаргаж нэг талд нь гаргаж өгөөч гэдэг асуудлыг тавьсан. Одоо ухаан худгийн асуудал улсын хурл руу орж байгаа гэж ойлгосон.
За цааш нь олон компаниуд байгаа. Ойлгосон гэж та хэлцэлд нь оролцоогүй гэсэн үг юм уу? Энэ би засгийн газрын гишүүн биш шүү дээ. Засгийн газар улсын хурл руу асуудлыг оруулдаг. Тэгэхээр засгийн газрын гишүүн улсын хурл руу асуудлыг оруулдаг тийм ээ. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох та бас чиг үүрэг байгаа шүү дээ байгаад шүү дээ. Мэдээж энэ асуудал шийдэгдээс хилцэгдээс гадна таны хувьд бол одоо бас хилцээрийн ширээний ард гарах хэрэгтэй гэж ойлгож байгаа. Тэгэхээр яг хувийн хвшлүүдтэй ер нь одоо хувийн хвшлүүд яг хувийн хвшлт төрийн мөнгөөр хайгуул хийгээгүй бол ямар хуу хувь хэмжээ тогтоох хувийн хвшлүүдийн санал гарч байна. Дээрээс нь төрийн мөнгөөр хайгуул хийсэн бол ямар хуу хувь хэмжээ тогтоох асуудал ер нь ярилцж байгаа. Тэр талаар шинэ мэдээлэл хэлээд байгаа юм байна. Ерөөсө хуулинд маш тодорхой байгаа. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг улсын төсвөр хайгуул хийсэн бол 50 хүртэл хувь тогтоож болно. Хувийн төсвөр хайгуул хийсэн бол 34 хүртэл хувийг нь төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож болно. Эсвэл энэ хувь хэмжээг ам натаар орлуулж бас болно гэдэг ийм л хувилбар байгаа. Ам нат дотор 3 хувилбартай шүү дээ. Суурь ам нат байгаа, тусгай ам нат байгаа, өсөн нэмэгдэх ам нат байгаа тийм үү. Тэгэхээр энэ Монголын ард түмэнд монголчуудад баялагын санд үндсэн хуулийн 6-гийн 2 буюу баялагын өгөөжийн дийлэнх нь ард түмэнд хүртэх зарчмыг хэрэгжүүлэхэд ямар хувилбараар явах нь зөв бэ гэдгийг манай зөвлөх үйлчилгээний баг, санхүүгийн зөвлөх үйлчилгээний баг, хуулийн баг, мөн бэтийн ажлын алба, засгийн газрын дэргэд байгаа сайд нарыг оролцуулсан том ажлын хэсэг байгаа. Сангийн сайд, уулуурхайн сайд, засгийн газрын хэрэглэх газрын дарга гэж энэ ажлын хэсгүүд ярьж агаад шийдвэрээ гаргаад засгийн газар руу, улсын их хурл руу оруулахын төлөө яаралтай бүх хүчээ дайчлан ажиллаж байна гэдэг хэлээ тий. Үүний үед энэ төгрөгийн нуурын ордтой холбоотой асуудал дээр юу ямар байр суурь байгаа. Энэ бол стратеги ач холбогдол бүхий одоо орд юмаа гэдэг энэ 39 одоо ордын жагсаалтанд байна гэж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо ингээд гадны одоо Хонконгийн хөрөнгөний бирж дээр зарагдж байгаа асуудал дээр төр буцааж авах асуудал дээр энэ стратегийн хувь хэмжээг тогтоох асуудал дээр бэтийн хувьд ямар байр суурь? За 2007 онд улсын хурлын шийдвэр гараад тэр 39 орд байгаа. Ер нь нийтдээ нэг 55 орчим ордыг стратегийн ордод оруулаа. Эннээс эхний удаа 16-г нь оруулаа шүү. Бусдын судалж байгаад оруулаа гэдэг шийдвэр гарсан байдаг. Үүнээс хойш 18 жил өнгөрсөн боловч тэр 38 ордыг 39 ордыг оруулахгүйгээр зарсан, үрсэн, эдсэн, уусан асуудлууд их харагдаж байгаа. Тэгэхээр энэ болгоныг шинжээчдийн багийг оруулж, уулуурхайн шинжээчдийн багийг оруулж, санхүүгийн шинжээчдийн багийг оруулж хууль хяналтын байгууллага орж тогтоохгүй бол одоо засгийн газрын нэг гишүүн ч гэдэг юм уу бүрэн эрхт төлөөлөгч бий байна гэд дүгнэлт өгөөд яваад иж болохгүй. Тэгэхээр шинжээчдийн багийг энэ ордууд руу дистратай, ээлж дараатай оруулнаа. Гэхдээ би нэг л юмыг хүсэж байгаа. Засгийн газар улсын их хурл эхлээд энэ ордуудаа стратегийн орд гэдэг тодорхойлолт руу оруулчихаа. Оруулсны чинь дараа би ажиллая гэдэг ийм хүсэлтийг тавьж байгаа. Улсын байдлаар бол энэ үүсгэн ордуудын компаниудтай холбогдсон гэж ойлголоо. Жишээ нь одоо хувийн хвшилт байгаа МАК-т байгаа одоо лицензүүдийг одоо төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлаар уулзсан байгаа юу? Урьдчилсан байдлаар ямар хөө мэдээлэлтэй байгаа вэ? Тэр талаар. За би байр суурьтай хариу өгж байгаа юм. Хэлцээр үзэж шүү дээ. За би тавьж байгаа саналыг ер нь хүлээн байгаа юм. За би түрүүнд хэлсэн Эрдэнэтийн дэргэд байгаа 3 үүсгэл ордоос эхлээд хэлэлцээр үргэлжилж байна. Нарийн Сухбатын бүлэг ордод лиценз эзэмшиж байгаа 7 аж ахуйн нэгж рүү хэлэлцээрт орооч гэдэг хүсэлтээ аль биесээр явуулж чад хүлээж байна. За хэлэлцээр ил тод нээлттэй хэлбэрээр одоо хуучнаар бол одоо Сухбатын талбайн Чингис хааны талбайн баруун талд засаг даргын тамган газрын байр байсан шүү дээ. Тэр байранд нэг давхуртан 7 хоногт 1-2 өдөр уулзалтууд үргэлжилж байгаа. Уулзалтанд тухайн компани албан ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгчд мөн засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд орж байгаа. Тэгээд яриа хэлэлцээр ил тод нээлттэй явж байгаа. Мэдээж нууцтай холбоотой асуудал байвал сэтгүүлчдийг оруулахгүй байгаа. Хүсэлтөөгч хүлээж ин гэж байна. Тэгэхээр одоогор хэлцээ ямар нэгэн байдлаар нэг байгаа гэсэн үг. Одоогийн байдлаар миний харж байгаа мэдрэмжээр Монголын үндэсний аж ахуй нэгжүүд бол нэг татгалцсан хариу өгсөн үндэсний аж ахуй нэгжүүд хараахан байхгүй байна. Хэлэлцээрт оръё. Гэхдээ ийм асуудлыг шийдэж өгөөч гэдэг ийм санал хүсэлтүүд аж ахуй нэгжүүд бол хүсэж байгаа. Гэхдээ аж ахуй нэгжүүдээс яг ямар асуудал шийдэж өгөөч гэдэг юм. За энэ болгоныг би
ил тод ярмааргүй байна. Гэхдээ жишээ олгоод хэлье. Третийн хувьд одоо тэр асуудлыг шийдэж өгөх гэдэг юм уу? Шийдвэр Би шийдэх хүн биш. Улсын хурал засгийн газар шийдвэр гаргана. Тухайлбал Эрдэнэтийн 3 үүсгэн дордыг ашиглаж байгаа аж ахуй нэгж компаниудын хувьд бол тулгамдсан асуудал нь тэр олборлох овоолгынхон гэрээг сунгаж өгөөч гэдэг асуудлыг л тогтмол тавьж байгаа. Дээрэс нь тодорхой өр зээлийн асуудал. Өмнөх 34%-ийн ногдол ашиг төлөөгүй байгаа асуудал. Энийг хэрхэн яаж шийдвэрлэх юм бэ? Зарим нэг аж ахуй нэгжүүд бол хууль хяналтын байгууллага дээр засгийн газартай маргаантай байгаа. Энэ асуудлыг хүлээж байна гэдэг асуудлыг ярьж байгаа. Өөрөөр хэлбэл улсын хурал засгийн газар шийдвэр гарвал магадгүй аж ахуй нэгжүүдэд илүү үйл ажиллагаагаа доктортой явуулахын боломжууд нээгдэх юм боломжууд байгаа. Тэгэхээр хэлэлцээр учраас харилцсан ашигтай вин-вин зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг талаас нь бид нар бас анхааралтай судалж харж байгаа гэдэг хэлээ тийм. Тодорхой хувиа өгөх хувь хэмжээг нь өгөх саналтай хувийн хвшил байна уу? За танд ямар нэгэн санал тавьсан. тиймэрхүү асуудал яригдж байгаа. Үүсмэл орд гэдэг Одоо чинь шинэ дээл компани хэдэн хувийг үйл гээд За тодорхой хувиа санал болгож байгаа аж ахуй нэгжүүд байгаа. Гэхдээ тэр аж ахуй нэгжүүд рүү аудитын зөвлөх үйлчилгээний багийг оруулахгүйгээр санхүүгийн зөвлөх үйлчилгээний багийг оруулахгүйгээр бид нар авах гэж байгаа юм ямар өртөө ширтээ байна. Эдийн засгийн дотоод аж ахуй эдийн засгийн ямар байгааг нь нарийн шалгахгүйгээр шууд авч болохгүй. Би энийг л хэлээд байгаа. Ер нь энэ өөрөө хуулийн дагуу бүх хэлцэл явах ёстой. Хэлцлийн өмнө зөвлөх үйлчилгээний багууд, мэрэгжлийн шинжээчдийн багууд, одоо эрдэмтдийн баг, судалгаачид орж иж бүх юмыг цаасан дээр хуулийн хүрээнд гаргаж ирэх ёстой. Бид авах гэж байгаа юмныхаа мөн чанарыг, шин чанарыг, асуудлыг бүрэн судалж иж шийдвэр гаргах ёстой гэдэг ийм байр суурьтай байгаа тийм. За